Adventure begins гэдэг аяг маягаа хүртэл. Okay, adventure begins here right now with my mom and sister. Манай нэгийн санал болгосон Soul гэдэг киног үзсэн маань. Ягаад энэ киног үзэх болсон бэ гэдээ надад хоёр тал байгаа байхгүй яг үндэ. Эхлээд яг трейлерыг үзэж байхдаа нөгөө jazz хөгжмийн тухай юм байна гээд. Тэгээ jazz хөгжим санчаа битэрэг бигөөсөө гэр бүлээр нь хөгжмөнд амар сонирхолтой. Гэхдээ би ер нь jazz хөгжмөнд амар сонирхдаг болохоор тэгээ хүүхд jazz хөгжмийн тухай юм байна гээд үзсэн. Тэгээ дээрэс нь бас нөгөө одоо та хэрэг трейлерыг үзсэн бол нөгөө юу манай хүн ингээ явж ангуудаа шууд унангуудаа нэг амар игдүүтэй тийм хөөхөн цэгэрэнхтэй тийм одоо соол болж байгаас тийм амар харахаар бүр ингээ базаад авчихсан. Бүр надад шууд нөгөө трейлер үзэл ямар хөөрхөн нэг шууд таалагдчихтэй. Одоо угаасаа Pixar Disney хоёр нийлэхээр юм дандаа тийм амьдралын янз янзын нөгөө тийм амар чухал асуултанд хариулагдсан тийм кинонууд хийдэг гэдээ бүр угаасаа тэгсэн бэлээ. Coco чинь Pixar Disney лөө. Disney Pixar. Тэгээд нөгөө Inside Out чинь бас Pixar Disney лөө. Аха. Тэгээ бас бүгдээрээ нэг дуртай кино шүү дээ. Тий, Onward Coco-гийн чинь Сэнчмэн битэр кино татдаг гэсэн тийм. Тэгээ гарч ичээ өөрөөр яриад чинь чинь баг анх удаа л хөглөлтэй кино үзэж ямар хөөрхөн кино вэ гэ. Тий, одоо ярих гэж байгаа киногоо муулахын цаашаа юм. Гэтэ Coco-ны илүү гоё санагдсан надад. Тийм оо. Тэгээ нэрээ одоо ингээ хараад байхад бас Disney Pixar бас амар гоё тийм одоо соёлын тийм өөр өнцгөөс амар харуулдаг болсон. Coco ч нөгөө Hispanic буюу нөгөө хүмүүсийн кино. Тэгээ одоо энэ саяны болохоор анхны нөгөө African American хүмүүс нөгөө гол дүр болж байгаа тийм кино юм бэл. Одоо тэгээ Soul киногоо ярьцгаая та. Тийм угаасаа одоо гэтээ хүмүүс амар бүр хамаг юм ярих нь цаашаа. Гэтээ Spoiler alert. Joe Gardner гэдэг нөгөө jazz хөгжимчин бүр ярих юм бол угаасаа төгөлдөр хурд тоглодог юм. Тэгээ төгөлдөр хурд тоглодог гэсэн мөртлөөсөө нөгөө илээ дунд сургуулийн хүүхдүүдийн нөгөө хөгжмийн багийнхан бандийнхан бүр багш нь хийдэг хүн. Анх бүр амьдралынхаа туршид хөсөө хүлээсэн тэр нөгөө хотынхоо jazz тийм клаб тоглох тийм ирэх авсан чинь аваад баярлал бүр амар хөөрөө явжсэн чинь Танашааны нөхөн дунаад. Баг ярьчих гэдэг юм шүү чи. Баг ярихгүй мэтлээ нөгөө сэтгэлээ ярьсан дэр юм шүү. Баг үзсэн мэтлэг юм шиг үзчихэж үү тий. Тэгээ юу ч гэсэн тэр Great Before дээр нь очиод тэгээд манай бас киноны гол дүр болох 22 гэдэг суултай уулзаа тэр хоёр ингээ адлиб хийдэг. Great Before гэдэг нь юусоо гарч байгаагүй юм янз янз юм дээр гарч байгаагүй. Гэхдээ энэ кинонд л амар зүгээр суулнууд яагаад юм болсон гэдгийг амар хамсаа санагдсан. Эренгүүтээ нөгөө амьдралыг ойлгодог нөгөө Great Before дээр амьдралаа нөгөө ямар зорилготой гэдгийг мэдчихээд байжтай болоод төрж ирээд байгаагаа гараад тий. Эхлээд үзээ явж байхдаа би бол бас тиймэрхүү юм бодчихсон. Би яг тийм зорилгоор ийм зорилгоор тэр Great Before гэдэг дээрээ тийм юм аваад ирсэн байх хэрэгтэй. Мен тэрийг одоо л талаагүй юм бол яаж байгаа юм бол тэр бодоо явж ясныгаа яг киноны төгсгөлөөр бол шал өөр бодол төрчих. Заавал нэг зорилгын төлөө заавал нэг хүн байхын төлөө биш. Ерөөсөө би амьдралын өдөр тутмын бүх юмнаас одоо байгаадаач тэр ер нь надад өгсөн амьдралын өгсөн бүх юмнаас л тааш авахгүй л байна. Угаасаа энэ киног нөгөө продюсерсэн хүмүүс нэг амар тийм ямар асуултанд одоо хариулагдах хэрэгтэй вэ энэ кино гэж бодсон юм л да. Тэгсэн чинь зарим хүмүүс ингэж нөгөө маргаашийн төлөвлөгөө ингэж боловсруулдаг шүү дээ. Тэгээ бодсон юм нэрийг ингэж маргаашнаа унтчихтаа гэж өгчүүл яан тий. Өнөөдөртөө юу хийсэн бэ? Өнөөдөр амьдралаас ямар юм ингэ авсан бэ? Тэгэл ханамжтай байж чадсан гэдгээ бас ингэ бодох нь айгүй чухал юм шиг санагдав. Тэгээ муухай үйл явдал басан бай, сайхан үйл явдал басан бай. Тэрнээсээ бүгд ингэ таашаад аваад мэдэрсэн л байх хэрэгтэй байхгүй. Тэр 22 чинь тэгдэж штэ тэр нөгөө юу руу орчод тэр нөгөө метрон дотор хүн тэр 22-ыг загнаж штэ. Тэгвэл тэр нь хүртэл гоё байсан гэдэг дараад нь тэгж байгаа. Тэр нөгөө Joey Gardner гэдэг хүн ингээд өдөө алтал нөгөө өөрийгөө амар фейл хийгээл амьдрал нь ингээд бараг бүтлгүүтэй яад ингэж ойлгоол тий. Тэгвэл тэр нөгөө том нөгөө группэд өөрийнхөө хүссэн группэд арангуутаа л бараг миний амьдрал эхэлж гин гэж яриалсан тий. Тэгээд тэгжсэн чинь яг үнэндээ нөгөө ихнээсээ бодоод үзсэн чинь бүх нөгөө ихнээсээ ахуулаад одоо хүртэл ингээд амар ад жаргалтай амьдарч ирснээр тэр хүн ойлгоол. Ер нь бол тэ амьдралыг нөгөө
Анх харж байхдаа нөгөө паяга нөгөө нэг пай идчихээс ганцаараа пай идчихээ амар өрөвдөлттэй нөгөө 22 ч гэсэн чиний амьдрал чинь патетик байсан юм уу гэж үлэглээ шүү дээ. Тэгээ сүүлд ингээд бодсноо нэрээ анх ингээд тэрийг идчих тахтаа гэл. Тий амттай байсан. Ганцаараа ч гэсэндээ тий. Надад ганцаараа амьдарч байгаа надад бүр амар сонирхолтой. Санчраач гэсэн нэрээ. Одоо нэрээ гуруула биш 2 санчраач хоёулаа ганцаараа амьдарч байгаа яг тиймэрхүү юм. Хараад. Гэт хоёр тэр нь төгсгөл нь ямар агаасаа гэж үзээ. Одоогийн төгсгөл нь гоё эснэ эсвэл өөр юм хармаар эснэ үү? Мэдгүй нэг тийм нөгөө өсчин дээр очиж очоод нөгөө найзтайгаа өсөд асуулаад гэсэн чинь чамаа нөгөө жаагаас өөр ямиг ярих чинь сонсоод гоё байлаа мэлээ гэдсэн шүү дээ. Тэгээ би жоохон нэг тийм тэр ахын амьдрал яаж өөрчлөгдөж байгааг жоохон харуулсан бол гэж бодсон. Тэгээд зүгээр хаалгаар алхаад тэрнийхээ дараа нэг жоохон үйл явц өрнөл тээ. Би болохоор ингэж бодохгүй эхлээд энэ 22 нь энийг хүүхд болоод төрчих юм болов гэж бодож байсан. Тийм би бас тэгж бодсон. Манай гоё гэж тий. Тэгээ манай хүнтэй ч уулзаагүй яаж 22 нөгөө явцсан шүү дээ. Тэгэхээр хотлоо очив. 4-5 жил дараа нэг 22 том болол ярьж байдаг болно шүү дээ. Тэнгүүд нэг жоох хүүхэд нөгөө яг 22 шиг зан гаргаад хажуугаар нь өнгөрч мөнгөрөөл эсвэл тэр бинтээ уулзаж болзаал нэг тиймэрхүү юм болгоо юм байна да гэж бодсон. Тэгэл тэр нөгөө I'm gonna live every minute of every moment of it гэж тэгж хэлсэн. Тэгэл that's it. Тий. Нөгөө юуны 22-ийн нөгөө Joy Gardner-ын биеинд ороод амьдсан тэр нэг хоног нь ингээд тэр нөгөө Joy Gardner-ыг болохоор ингээд ингээл нэг амьдралын өдрөөсөн тий нэг зүгээр пицца идэх шиг идэл зүгээр алхаал зүгээр байдаг л юмнууд яваад байсан чи 22-ыг болохоор хамаг юм амар precious амар нөгөө шинээр мэдрээл тэгээ дараа нь ингээд бодоод үзсэн чи нэрээ амьдрал зүгээр ингээл байдаг юмнууд чинь амар гоё юм биш тэгээ сүлд нь өөрөө хүртлээ нөгөө юу лээ муурны өнцгөөс угаасаа харахаар тэгэл яхарахгүй амьдралыг амар шал өөрөө л харсан л байна. Тэр амтэн чинь бас яг хүн шиг тийм энд юм хийж чадахгүй байгаа бас тий. Тэ өөр ихгүй нарныг ирэлдэж байгаа юм тадлаа шүү дээ. Тэгэхээр хүний хийх үйлдэлүүдийг зарим юмнуудыг амтэн хийж чадахгүй нэг чинь хүн болж төрсөн чи ямар азтай завшаантай яриаг гэдэг чинь бас тэндээс нь харагдаж байгаа байхгүй. Миний Coco тэгээд Inside Out-ын тэр жоохон тийм гэр бүлийн амар нөгөө ойр дотны хүмүүсийн дээр амар фокус хийсэн. Анийн Кендер болохоор өөрийн чинь амьдрал, өөрийн чинь хобби амьдрал гэдэг дээр амар фокус хийсэн юм шиг харагдсан. Нэг угаасаа ээж нь гэсэн хийж байгаа зү угаасаа ээжтэйг жоохон ингээд бүр ингээд одоо нээлттэй байсан чинь л ээж нь тэгэл зөвшөөрөөл тийм юм хүсчихсэн юм байна гэдээ бүр ингээд туслаад. Тэгээ тэр гандраас нөгөө тэр сүнс нь гарч байгаа тэр нөгөө ах байна штэ. Тэр ах бүр үнэн бүр амьдралдаа бүр амар дуртай ах байгаад зүгээр онцгой ажил энэ ч нөгөө зааш урсгалын маркетинг баггүй ингээд хийдэг юм. Тий. Хүнтэй загнуулаад амар тийм амар тайван уу. Яг энэ дүүчэн бид гураас ганцаараа хөгжим тоглосон штэ. Анд тиймэрхүү юм болж байсан юм уу? Жигнэсээ бүр ингээд амьдралаас тасраад тэрийг бараг хөөсөн чаа гэж гэх ингэж юм байсан юм уу? Заавал хөгжим тоглоод тэр нөгөө юу юм гэсэн үг биш шүү дээ. Өөрийнхөө дуртай амиг хийж байгаа. Одоо чи жишээлбэл дуртай юм юу гэдэг. Одоо кино үз чи кино үзэх дуртай байж байгаа кино үзэж байж хатаа ч гэсэнтэй эсвэл аваад тэр нөгөө юу хийгээд байдаг байж болно ш. Чиний сүнс чинь гараад бүр яг тэр кино дотор ороод тий гэж үздэг байсан. Ингэж бодсон ш. Би ээж анаартайгаа ярахаараа бүр ингээд хамаг ойр орчныхаа ертөнцийг мартаад ингээд 5 6 7 цаг ингээд яриад амар тийм ад жаргалтай болчих юм санагддаг ш. Харин би ч яг ингээд таартай ярихаар таартай яриад баг хажуудч явсан байгаа юм шиг гоё сайхан болохоор яг л ер нь дуртай юм л заавал хөгжим биш дуртай юм хийгээд байж захтаа ерөөсө хамаг би зүрх сэтгэл нь бүх юм тэрэндээ төлөвөө орчлаа гэсэн үг байхгүй. Төөрөлцөн сүнслүүдээс төөрөлцөн сонлоод тэдний бүр амар тийм амар байсан. Бүр чихүүц төрөлмөр амар муухай хоолой болдог. Тэгээд чи харин яг л нөө өссөн мөрөдөл юугаа дуртай юм олоогүй тэгээд бүр яхаа нэг тэр ажилласан. Тэгээд тэрнээс амьдралаас ерөөсө ямар ч таашаад авдаггүй хүмүүсийн сүнсэнд яваад байгаа байхгүй. Тэрийг дурлаж хийгээгүй. Зүгээр хүчээр юу яасан юм да бүр ингээд бүр үхэнц очих юм юм болохоор тий очихсан юм болохоор тий тэр одоо өөрийнхөө дуртай юм хайгаад ингээд надад өгөөч солилцооч яваадсан үстэй. Тэгээ бүх юмд гутран үзэлтэй ч юм уу нэг тийм хүмүүс байдаг шүү дээ. Тэгээд бүр сүр үгүй олоогүй тийм хүмүүс тэнд яваад байгаа байхгүй.
Тэгэхээр амин нэгтэйс юм нэг хүн offset хийжсэн гэд нэг сүнсийг нөгөө чөлөөсөн чи гэд what am I doing with my likes на хамаагаа магаан гэдэг. Тэр хамгийн нэг үргэлж тэр нэг гинт хүмүүс тэгж амар нөгөө мотивац өгөөл тэгж харагдах юм бол магадгүй чиний сөүл чинь нэг хүнээр аваагдчихсан ч магадгүй гэсэн үг шүү. Тийм сүнстэй аваад магадгүй гэж бас харсан тий. Угаасаа нөгөө янз бүрийн хүнээс нэг амар мундаг юм сонсчоор хүмүүс гинт нэрээ би юу гэдэг юм бэ гэж амар гинт яа. Тэр бас суул нь аварцаал гэсэн үг шүү дээ. Ер нь тийм болдог шүү дээ. Тэгээ бас ингэж бодсон жогаарнаар хідээ нэг ойлээ амар нэг дэлхий дээр амар алдтай хүн болоод амар нэг түүх мөвхтэй чадаагүй ч гэсэн 22 гэдэг дугаартай нөгөө гитлер баах хоол нөгөө Тереза их мэхийн дасгалж чадаагүй тэр нөгөө сүнсийг нь дэлхий заяач чадсан баг хамгийн мундаг найсан гэж амар тав амжилт хийсэн гэж бодсон би. Угаасаа тэнд чи угаасаа хоол амталж болохгүй байсан юм чинь надлаа угаасаа нэг амьдралыг утга учирыг нэг мэдгэд угаасаа тэр газар айгу боломжгүй байсан. Менторуудын харах юм бол нөгөө Абрахам Линкольн, Эйнштейн, тэгээд Мадер Тереса, тэгээд нөгөө Мухаммад Алиг боксч юм л үү тийм тий. Тэр хүмүүс дандаа тийм нэг амьдрал дээр тийм жоохон хэцүү нөхцөлд өссөн ч юм уу эсвэл тийм хэцүү амьдралын дунд айгу өөрөө зэтгэлсэн нэг тиймэрхүү хүмүүс юм санагдсан. Тэр хүмүүс чи алдартай л болсон болохоос биш амьдралаасаа гоё таашаал авч ирсэн хүмүүс муу юм уугүй юм гэж бас бодохгүй. Тий. Та гол нь тийм үс айгуул нэг амжилтанд хүрэх мөр тухай ингээл амар хэцүү юм ярьж байгаа юм нөгөө багын гамерын болохоор зүгээр л амьдрал нь юм байт юм аа гэж хэлсэн чинь dinгийн амьдралтанд оролцсон. Тэр амьдралаас хамгийн их таашаал авч үзэл чи юу вэ? Одоогийн байдлаар кино үзчихөө. Ээж таныг битэртэй хасаа битэрийг бодхоос битэрээс нэг гадна айгуу гоё аз жаргалтай болдог зүйл чи юу вэ? Толон тоглох юм. Ээж угаасаа нэг puzzle model Candy Crush тийм тоглоом тоглохоор угаасаа бүр жигнэсээ бүр spaced out болдог хөө. Мөрхөө энэ хоёрыг ингээд солиод гэж. Судоку энтер бөглөөд юм гэхээрээ. Судоку би бол судокугээс тоглох юм бол яг нөгөө юу болно. Лосол. Яа энэ таад яах гэдэг юм бэ гэдэг. За ер нь ингээд сүлд хэлэхэд Soul гэдэг киног заавал үзээрэй. Угаасаа present гэдэг нь тийм бэлэг гэдэг. Тэр бүр надад хамгийн амар бүр гэхэд би гэсэн үг шүү дээ. Нэрээ тийм байж тэгээд бүр ингээд би саяхан нэг үгсэн юм аа. Цагаа хэмнэхийн тулд нөгөө мөнгө зарцуулдаг хүн нь мөнгөө хэмнэхийн тулд цагаа зарцуулдаг хүнээс илүү баян болдог. Ягаад гэвэл нөгөө цаг амар бага хүн болгонд амар бага оногдсон юм. Мөнгө олохыг нь болохоор цаг л байвал ер нь бүр хязгааргүй болж болдог гэ. Үзээгүй нэг нь үзвэл би тэдээ санал нийлжээл Darkon. Бид нараас дараа ямар кино үзхийг санал болгоорой. Гоё бид нарт ярилцмаар тийм гоё кино байвал хэлээрэй. Баярлалаа. Нэрээ бид гуравч ээж охин гурав шүү. Нэрээ энэ Сара Ламстай манай анаа шүү. Хүй нэрээ чи манай ээж та. Нөгөө манай ээж ингээ ард хаяа яваад байсан манай аав шүү.